За хөдөө аж ахуйн бас салбарт ажиллаж исэн хүний хувьд бас нэг хэдэн зүйл хэлмээр байна. Гурил бол өөрөө яг ер нь бол өргөн хэрэглээний бараа. Хэрэглэгчийн одоо энэ худалдаа авалт сул энэ эмзэг байгаа үед бол энэ гурилын үн өсөхгүй, бууруулах бол зайлшгүй шаардлагатай байгаа. Гэхдээ бид нэг салбарын нэг чухал асуудлыг бас эрсдлийн асуудлыг ярихгүй болохгүй байгаа. Хэрвээ бид нар одоо энэ гурилын импортыг тэглэчих юм бол яг үндсэндээ бол энэ салбарт байгаа дотоодын үйлдвэрүүд бол хаалгаа хааж энэ тоног төхөөрөмж зэвэрч энэ салбарт ажиллаж байгаа ажиллах хүч үндсэндээ бол өөр салбар руу шилжиж одоо тарж бутраад алга болно. За үлдсэн энэ салбарт үлдэж байгаа хэд бол одоо рапс тариалаад нөгөө хөрсөн муудсан шин тижээлгүй үр тариатай одоо байдал үүсэхгүй. Гадаадаас орох энэ импортын гурил одоо хямдч гисэн цаашид үнэ нэмэх одоо бас эрсдэлтэй. Нэгэнт одоо гаднаас хямдхан гурил ороод ирсэн зах зээлийг эзэлсэн тохиолдолд бид үнийг одоо тэр үнэ өссөн байх юм бол хянж чадахгүй. Ингээд 5 жилийн дараа гурилын хараат улс болох юм эрсдэлтэй гэж харагдаж байгаа. Нэгэнт одоо энэ унсан салбарыг бид 5 жилийн одоо дараа босхийг гээд төрөөс их мөнгө гаргаад ч гэсэн босгож болж чадахгүй. Тэгэхээр ер нь бол энэ шууд тэглэн гэхээсээ илүүтэй тодорхой юм квот эсвэл бусад өөр төрлийн энэ тарифаар зохицуул хийгээд одоо хийгээд явах нь бол зүйтэй гэсэн юм байр суурьтай байгаа. За тэгээд төр бол илүү олон жилийн алсыг бас харж салбарын одоо бас энэ хөгжлийг бас одоо бид хөгжүүлэхийн төлөө дэмждэг ийм байвал зүгээрээ гэсэн одоо ийм саналтай байна. За хоёрт нь гурил бол өргөн хэрэглээний бараа. Угаасаач үнийн таацтай явж ирсэн. Гэхдээ бид тийштэй энэ яамны одоо энэ бодлого шийдвэр гаргаж байгаа сайд болон газрын дарга нарт одоо бас шүүмжлэлтэй хандаад байгаа нэг юм. Бид одоо ингээд 2-3 сая одоо хүний зах зээл дээр гурилаа борлуулж үнийг буулгах ингэж ажиллаад явах юм уу? Гэтэл энэ Орос, Турк, Казахстан, Герман, энтхэ гээд маш олон улсууд өөрсдийнхөө гурилыг экспортлж чаддаг. Монгол улс ч өөрөө ийм органик шин тижээлтэй газар нутагтай улс. Бид нар гурилынхаа одоо ялгарлыг үүсгээд олон улсын зах зээл дээр бид нар борлуулах бүрэн боломж байгаа. Яагаад ингээд нэг 2-3 сая хүнд л одоо бид нар гурилаа борлуулад ингээд өнөөдөр үнийн асуудлыг ингээд хилцээд сууж байгаа юм бэ гэдэгтэр бол үнэхээр харамсалтай байна. Тэгэхээр энэ ер нь бол гурилын бизнес бол өөрөө масс үйлдвэрлэл явуулж иж нэгж бүтээгдэхүүний өөрөө өртөг буурдаг бизнес. Гэтэл энэ яг үнэ хэлэхэд одоо манай улирлын чанартай бизнес тийм ээ. Дээрээс нь 2-3 сая хүнд одоо ингээл жил ирэх тусмаа үнийн таацтай борлуулад явах нь өөрөө энэ салбарын хувьд бол одоо хөгжихгүй харагдаж байгаа. Тийм учраас энэ салбарыг 3 сая биш яагаад 5 сая хүнд борлуулдаг энэ боломжийг нь яам өөрөө бодлогоороо дэмжиж олон улсын худалдаа хилцээрээр зах зээлийг нээж болдгоо юм бэ. Тэгэх юм бол үйлдвэрлэгч нар эсвэргээрээ дотоодынхоо зах зээл дээр үнэ бууруулад үлдэж байгаа гадаадын зах зээл дээр чөлөөт одоо тэр зах зээлийн үнийг ингээ бариад ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Тийм болохоор яам энэ дээр анхаарч одоо ажиллаач ээ. Энэ зах зээлийг тэлэхтэр одоо дотоодын зах зээл биш бид нэр экспортын зах зээл дээр 5 сая одоо зах зээлд борлуулдаг энэ одоо боломжийг нь нээх тал дээр бодлогын яам одоо анхаарч ажиллаач ээ гэсэн юм үг хэлсэн юм аа. За Баттын Батбаатар гişүү үг хэлнэ.